шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг нээснийг мэдэгдэе. Өнөөдрийн шүүх хуралдаанаар болтгоогийн нэхэмжлэлтэй хэрлэн чимэгт холбогдох өмгөөллийн хөлс 1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний эргийг хянаа хэлцэнэ. Нарийн бичгийн дараагаас эрсцийг илтгэе бусад оролцогч суучих. За шүүх хуралдааны нийтлэг журмыг танилцуулъя. Шүүх хуралдааны оролцогчид шүүхэд хандаж тайлбар мэдүүлэг өгөх үг хэлэхдээ суудлаасаа босноо. За шүүх хуралдааны оролцогчид гар утасныхаа дууг унтраан шүүх хуралдааны оролцогчид шүүхийн шийдвэрийг уншиж сонсоход байлцсан. За нэхэмжлэгч Болтгоогийн биеийн байцаалтай танилцъя. Танай Болтгоо регистрийн дугаар J-1 намаар 2212. За оршин суугаа хаяг. Баян зүрх 41 дугаар хараа 57-гийн 1104 тав. За урга ав. За эцгийн нэр. За Болтгоо амандах юм аавья. Чиний энд бичлэг хийгдээд байна. Их юм идж байгаа харагдаад байна. За. Өөрийн нэр Болтгоо. За хариуцагч хэрлэн чимэг босчих. Биеийн байцаалтай танилцъя. За хаанхаа үнцэн арайт вэ? Схотр аймаг төрсөн он бол хинтээ 72 оны 1 сарын 4-нд төрсөн. За оршин суугаа хаяг. Схотр аймаг Барууртан 1-р баг 60 айл 3-р арц 28 тав байна. Оршин суудаг. За эрхэлсэн ажил. Одоохондоо хуваарил юм хийж байна да. За ургийн аваг. Халах. Борчон халахад. За эцгийн нэр. Дуурсран. За өөрийн чинь нэр. Хэрлэн чимэг. За суучих. За биеийн байцаалтай холбогдуулаад би биенээсээ асууж тодруулах зүйл байна уу? Талуудад. За асуултанд хариулахдаа суудлаасаа босно хэрлэн чимгээ. За шүүх хуралдааны бүрэлдэхүүн оролцогчийг зарлая. Өнөөдрийн иргэний шүүх хуралдааныг Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Болормоо бие даргалж шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Жамин Доржиг оролцуулан хийж гэн. Бүрэлдэхүүн оролцогчдоос хуулийн заасан үндслээр татгалзах хүн байна уу? За нэхэмжлэгч талд байна уу? За хариуцагч талд байна уу? За суудлаасаа босож хариулна. Тэ. За хэргийн оролцогчийн эрх үүргийг тайлбарлая. Өнөөдрийн шүүх хуралдаанд Болтгоо нэхэмжлэгчээр хэрлэн чимэг хариуцагчаар оролцож байна. Нэхэмжлэгч хариуцагч нар шүүхт гаргасан нэхэмжлийн шаардлагынхаа талаар хоорондоо эвлэрэх, шаардлагаасаа татгалзах, шаардлага ихсгэх, багасгах эрхтэй. Мөн шүүх хуралдааны бүрэлдэхүүн оролцогчтой хуулийн заасан үндслээр татгалзах, шүүхэд хандаж санал хүсэл тавих, нотлох баримт гаргаж өгөх, шүүхэд үнэн зөв тайлбар мэдүүлэг өгөх, нотлох баримтыг шинжилэн судлахад оролцох, шүүхээс гарах шийдвэрийг эс зөвшөөрүүл давзаалтах гомдол гаргах, шүүхийн шийдвэрийг өөрсдөө хүлээж авах үүрэгтэй. Эрх үүргээ ойлгосноо? За шүүх хуралдаанаар хэрэг хэлцэж эхлэхээс өмнө шүүхэд хандаж гаргаж өгөх бичгийн нотлох баримт санал хүсэлт байна уу? За нэхэмжлэгч талд байна уу? Хариуцагч талд байна уу? Хариуцагч талд байна уу? Хэрлэн чимэгт. За байхгүй. За байхгүй бол нэхэмжлэгчийн нэхэмжлийн шаардлагыг уншиж танилцуулъя. За миний бие гэр бүлийн маргаанд хэрлэн чимэгт өмгөөл хууль зүйн тусалцаа үзүүлж ариун болдод холбогдох хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон. Хэрлэн чимгийн өмгөөлөгчөөр оролцох ажлын хөлсийг 1,500,000 төгрөг байхаар тохиролцсон. Бидний хооронд хууль зүйн тусалцаа үзүүлэх гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд иргэний хэрэгт хариуцагчаар оролцсон. Өмгөөлөгчийн зүгээс хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлийн шаардлага зэргийг засаж сөрөг нэхэмжил гарган хэрэгт хүсэлт гомдлуудыг гаргаж нийт 6 удаагийн шүүх хуралдаанд оролцсон. Мөн хэргийг талууд эвлэрэн хэлэлцэж шийдвэрлэх хүсэлт гаргасны дагуу хариуцагчийг төлөөлөн дундын өмчлөлийн эд хөрөнгийг хуваах асуудал дээр харилцан тохиролцож шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Хэрлэн чимэг нь өмгөөллийн хөлсийг
төлнө гэдэг байсан боловч төлөхгүй өдийг хүрсэн ийм өмгөөллийн үйл сая 500 мянган төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн ийм нэхэмжлийн шаардлагыг шүүгт гаргасан байна. За нэхэмжлэгч болтгоо нэхэмжлийн шаардлагатайгаа холбогдуулж тайлбараа ярив. Нэхэмжлийн шаардлагаа дэмжиж байгаа юу? шаардлага дэмжиж байгаа. За хариуцагчтай эвлэрэн хилцэх боломж байгаа юу? Төлбөр мөнгөө анхны ярьжсэнээр төлөвчүүл асуудал байхгүй. За хариуцагч хэрлэн чимэг босчих. Одоо нэхэмжлэгчтэй эвлэрэх санал хүсэлт байна уу? Одоо юу ах вэ? Би энэ гэрээ хилцээр хийгээгүй. За байж. Одоо асуулт нь л хариулна. Гол нь эвлэрэх талаар санал хүсэлт байна уу л гэж байгаа юм. Эвлэрэхгүй л гэж байгаа юм. Өөрөө л энэ дээр эвлэрэхгүй гэсэн байна лээ. Тэгээд одоо би ч гэсэн бас эвлэрэхгүй байхыг л. За эвлэрэхгүй гэж байгаа юм байна. За тэгвэл суучих. За нэхэмжлийн шаардлага тайлбарлаж ярив. Ямар үндслээр энэ хүнээс сая 500 мянган төгрөг нэгж байгаа вэ гэдгийг. За сая 500 мянган төгрөгийн үнийн дүн дээр тохиролцсон асуудлыг бол хариуцагч өмнөх нэхэмжлийн хүрээгчдэр өнөөдөрчдөр энэ үнийн дүн дээр бол одоо марахгүй байх гэж бодож байна. Энэ нэхэмжлэр өмнө бас гараад нэхэмжлэр шүүх хуралдаанд бичлэг оролцоогүй гэдэг үндслээр бол буцаагдж ирсэн. За тэр хэрэг дээр бол энэ сая 500 мянган төгрөгийн үнийн дүн бол тохирж ирсэн. Гэхдээ тодорхой хэмжээнд бууруулаад нэхэмжлэлийн бол эвлэрээ хэлцэх боломжтой гэдэг ийм асуудал бол тухайн хэрэг дээр явж ирсэн. За одоо нэхэмжлийг дахиж өгснөөс хойш бол нэхэмжлийн үнийн дүн бол бүхэлдэн зөвшөөрөхгүй гэдэг ийм агуулгаар маргаж байгаа гэж ойлгож байна. За хариу тайлбарыг бол тэгж өгсөн байлээ. Тэгэхээр сая 500 мянга дээр бол яг бит хоёрын тохиролцооны энэ үнэн дээр бол магаан байхгүй байх гэж бодож байна. Одоо юу гэдэг нь 3 саяач гэдэг юм уу, саяач гэдэг юм уу 500 мянган шаг тохирсон гэж марахгүй байх. Нэг хоёрдугаарт нь бит хоёрын хооронд бол бичгээр гэрээ байгуулагдаагүй байгаа. За бичгээр гэрээ байгуулагдаагүй шалтгаан нөхцөл бол энэ гэрээнд энэ хэрэг дээр бол бид нар хоёулаа ажиллаж ирсэн. За миний туслах Баянбаатар бол сэтгэмжлэн төлөөлөгчөөр бас хэрэг шийдвэрлэх ажиллагаанд оролцож ирсэн. За энийг бол хариуцагчийн талаас үүсэхгүй байх мөн одоо хэрэг шийдвэрлэх ажиллагаанд орсон баримтууд бол байгаа. Ингээд хэдийн одоо тэр дөрвөлжийн уртлын байшингийн үндэслэг гэдэг үзлүүдэд 2 удаа үндсэндээ томилтоор ирж одоо Сүхбаатар аймагт энэ ажиллаж ирсэн туслах маань бас оролцсон. Тэгээ миний бие бол нийтдээ 6 удаа оролцсон. За өөрт нь бол өгж болох хөлцөн зөвлөгөө үйлчилгээг бол хангалттай одоо өгж ирсэн. Ер нь бол хариуцагчтай ажиллахад бол нэлээд хүндрэлтэй байсан. Учир нь маш их хугацаар ярьдаг, уйлдаг, хувийн сэтгэл зүйн байдал нь бол бас тийм тухайн хэрэг маргаанаас болоод аргагүй ахалтай гэрүүлэх цогцтой холбоотой маргаан бол нэг тийм амар маргаан биш. Хүний хувийн амьдрал, хувийн харилцаа, хүний амьдралын үг түүх, тэгээд дээрээс нь хөрөнгө мөнгө гэдэг олон асуудлууд яригддаг. Тэгээд тэр асуудлаас болж бас жоохон тухайн үед бол бухимдалтай, сэтгэл зүйн хямралтай байсан. За маш их удаан хугацаар ярьдаг ингээд зөвлөх үйлчлэгнүүд өгөөд энэ хэргийн хард бид хоёр бол цагтаа амжилттай сайхан дадлаа. За дээрээс нь ёстой их баярлалаа гэж одоо шүүхийн туслах шүүгч нэрээр иргэд хүртэл одоо инээж хянаагаад ингээд уулын хэрэг маргаанаа дуусгасан. Тэгээ одоо сүүл рүүгээ яг юу болохгүй болсон. Одоо нэг иймэрхүү үйл ажиллагын байдал үүсэнд бол гайхаж байгаа. Анхын хэрэгт бий олцсон барь гэдэг юм уу? Ерөөсөө тэгээ хүний хуулиар орж ирсэн. Хүний хуулиар орж ирэхдээ бол чи үнэн шиг яг энэ дээр нь бариад надад туслаад өгөөч яа манай ангийн хүүхэд байгаа юм аа гэд 2-3 хүнээр яриулж байгаа энэ хэрэгт намайг оруулсан. За нөгөө талд бол өөр өмгөөлөгч явж ирсэн. За энэ хэцүү өмгөөлөгчдөр очиж бол энэ асуудлыг ярьсан болгоч одоо үнийн өндөр байна. Марж байгаа үнгийн одоо 10% тэнцэх ашиг ус байдаг гинэ. Ингээд тийм учраас бол
мөнгө гэдэг нь боломж олцоо байхгүй байна. Тэгэхээр болохгүй байгаад байна. За өөр нэг өмгөөлөгч маань бас эргээ оролцогчтой харилцаа хамааралтай юм байт юм байна. Амар зөв өмгөөлөгчтэй болохгүй байгаад байна. Ингээд миний нэлээд ойрын таньдаг юм хүмүүсүүдээр бол ойлгож энэ хэрэг амруулна оруулсан гэж би нэг өөрөө үжижээд ажилгүйдээ орой барийг мөнгө төгрөг хэрэгтэй дэ орой барийг гэдэг агуулгаар бол хандаагүй. За ингээд хэрэгтэй нь бол ажилласан. За өмгөөлөгч хуульчийн хувьд бол яг хэрэг маргаан хэрэгтэй яаж шийдвэрлэх нөхцөл байдлыг бол бодтойгоор хараад бодтойгоор зөвлөсөн. Ингээд ажиллагаануудыг хийгээд бол ер нь эцсийн дүндээ өөрт нь ашигтай хөлбөрөөр бол энэ хэвлэрээ хэлцүүл дуусгасан. За одоо бол энийг ашиггүй шийдсэн юм нүдэхгүй нэмэрхүү яриа байх шүү. Гэхдээ тухайн үедээ өөрөө маш их баярлалаа. Тэгэхээр одоо яг бодсон санснаар шийдсэнд баярлалаа гэж над руу мессеж бичээд буцаар яриад намайг бас гооч энэ хэрэгт оруулсан хүмүүс нь өөртөө мундаг байсан гэсэн шүү. Чамд их баярлалаа гэж хэлээ. Одоо мөнгө төрөхтэй болохоор мөнгө төрөж өгч гэж байна. Тэр хүмүүс нь хүртэл над руу одоо уцаар ирсэн. За ингээд маргаан дууссан би ч ингээд хайцсан байсан ч одоо 2-3 жил өнгөрсөн нь бас ковид мөрөндөө үе байсан санагдчих шүү. Ер нь тэгээд ингээд мөнгөгүй би нэг хоёр удаа сануулж мессеж хийсэн. Тэгээд өгнө мөнгөтэй төрөхтэй болохоор өгнө гэжсэн. Сүүлдээ нэг хүнээс авралгатай гэсэн нөгөө хүн маань мөнгө аяа зараад өгнө би одоо хэрлэн жимэгчд өөртөө өмнө юм тэгвэл танд одоо худлаа яриад яваад байгаа гэж ойлгохгүй намайг чи өөрөө яриулж ийна гэдэг нэг эмхтэй хүртэл одоо над руу яриад би одоо ингээ өөртөө маань өрөө өгчүүл тань руу мөнгө шилжүүлэх юм гэж хүртэл олбогдож ирсэн. За тэгээд сүүлдээ юу болсон юм сүн надтай үзэлцэл янз бүрийн мессеж бичээд элдв анзаар хэлэл гадуур дотор улсад нь буруу зүрх ойлголт өгөх юм яриад иймэрхүү байдлаар ингээд надтай харьцаж хандж ирсэн. За энэ нь бол миний хувьд бол гомдолтой байгаа. Тийм учраас би энэ асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ гэдэг агуулгаар хандж байгаа. Тэрс би одоо яг энэ сая төрөг өгөөгүй гэдэг асуудал дээр бол өөртөө яриад бас тухайн үед ойлгуулж ирсэн юмнууд бол байдаг. Гэхдээ хүний ажил хийхсэн бол бүсийн нөхөстэй өөрөө шударгасны зарчимд нийцсэн. Би ажилгүйдээ юм зүгээр сууж байгаадаа хүний хуралд 6 хуралд ингээд ороод тусгаар хүртэл 2-3 удаас бадаргүй явуулаад тэр хүнд чинь би цайлар өгнө. Замын зардлыг өгж байгаа, энэ зэрэг байрлах, буудал савныхын мөнгийг өгж байгаа. Тэр бүх зардлууд бүгд надаас гарсан. Гол нь би энэ хүнийг аюул надтай чухал харилцаатай байдаг хоёр хүмүүж хэрэгтэн чигээ туслаад өгч ангийн хүүхдүүд маань байгаамаа, төсөлтийн хүүхдүүд маань байгаамаа гэсэн учраас осолсон. Тэрнийхээ хариуд одоо юу гэдэг юм маш муу өмгөөлөгч одоо гараа сүлдээ баг өөрчлөлт зүжих шиг байна. Тэнд бол гомдолтой байгаа. Мөн бид хоёр харилцсан өмнө асуудлын юмнуудаа тохирсон. Дээрээс нь манай туслах бол тухайн үед өмгөөллийн нэрээр гараас зурулж чадаагүй нэр надад танилцуулж ирсэн. Хүсэлтээр энэ хэрэгт орсон. За. Хүсэлтээр энэ хэрэгт орсон. Тэгээд яг шаардлагын тухайд бол юу гэдэг гэрээ байгуулагддаг учраас бол одоо өмгөөллийн тухай хуулийн дээр бол гэрээг бичгээр байгуулна гэдэг заалт бол байна. Гэхдээ манай Монгол улсын шүүхийн практикт бол хүсэлтээр орсон иргэний хэрэг дээр бол өмгөөлөгчийн гэрээг бичгээр заавал байгуулсныг шаардахгүйгээр хэмжээний шаардлагыг бол хангаад шийдвэрлээд явж байгаа ийм кейсүүд байна. Дээрээс нь өмгөөлөгчийг гэрээ байгуулаагүй гэдэг үндслээр өмгөөлөгчийн сахилгын хооронд бол хэд маргаанууд ингэ шийдвэрлэж ирсэн ийм бас кейс байгаа. Энэ дээр бол бичгээр заавал байгуулсан байхыг шаардахгүй. Өөрөөр хэлбэл иргэний хууль заасан суурь иргэний хуулийнхаа одоо энэ зарчимд бол нийцж байгаа тохиолдолд өмгөөлөгч гэрээ бичгээр байгуулаагүй нь бол ёс зүйн зөрчил биш ээ гэдэг агуулгаар бол ингээд шийдвэрлээд явж байгаа шүүхийн практиктай байна. Гэхдээ гэрээгүй учраас ер нь энэ хилцлийг нөгөө талбай зөвшөөрж байгаа үгүй юу гэдгийг бас яг хилцлийн тухайд битэрийн намаа байгуулсан хилцлийн тухайд нөгөө тал яг ийм хилцэл босноо үгүй юу гэдэг асуудлыг бол бас
бас хариуцлагчийн хариу тайлбарыг сонсох хэрэгтэй байх гэж бодож байна. Энэний дараа хэрвээ яг хэлцэл байгууллагатай гэдэг агуулгаар ярих гэж байгаа бол шаардлагын өмслөө би бас өмслүүгээр өнгөрсөн гэдэг ойлголт руу орж нэмэлт тайлбар хийх хэрэгтэй байх гэж бодож байна. Ер нь яагаад би энэ хүнд өргөө ямар нэгэн юу байж яагаад би энэ төлөө 6 удаа уралд орж өдөр шөнөгүй залгасан утасны дуудлагыг авч хариулж өөрийн зорилго гашгчийн сонсож сэтгэл санааг тайвшруулж туслахаар хүртэл ингээд зардал мөнгө гаргаж ажиллах ёстой юм гэдэг дээр бол бас хариулт өгөх ёстой байх гэж байна. Тэгэхээр нэхэмжлийн шаардлага бол дэмжиж байгаа. За хариуцагч Хэрлэн Чимэг нэхэмжлийн шаардлагыг сонслоо, хариу тайлбараа яриа. За би яг гэрээ хэлцээвэл хийгээгүй. Тухайн хүн надад дэжтэй би миний найз наад өмгөөлөгч олоод байлаа гэд би гуйгаагүй. Тэр хүн яриад бүх хүн хөлсийг тухайн хоёр хүн нэгэн төлөөд нэг нь энэ өмгөөлөгчийг авсан гэдэг үндслээр найзаа энэ хүний утсыг надад анх өгсөн. Тэгээд би энэ хүнтэй холбогдсаа. Тэгээ энэ яг хуралд одоо үнэхээр надад дэжтэй миний амьдралын маань хувь заяаг шийдэж байгаа. Би хүнтэй салах гэж суугаагүй шүүхээр ингэж байгуулгын юунд ингэж хуралд орох гэж өөрийнхөө нэр хүндээ ингэж унгаад ингээд зогсчоод байдаг би харамсалтай байна. Өнөөдөр би Арин бол гэдэг хүнтэй хоёрын сэтгэлээр амьдч 22 жил амьдраад тэр хүн бүх юм өөрөө цэгцэлдсэн байсан амьдрал үндэ миний энэ өмгөөлөгч гэдэг хүн ажиллаж чадаагүй гэдэг юу би хэлж байгаа. Би өнөөдөр хууль мэдэхгүй жоохон хуулийн мэдгэдэггүй байхгүй дээр хин Баянбаатар гэдэг залуу жоохон хүү миний хүү шиг хүү 16 давхрандаар нотариотоор ороод би ажилтаа гэд яваад гисэн. Гасхан нотариотоор би итгэмжлэгдсэн гэсэн тамд даруулчихад яваад гисэн. За их чинь нэг үед уулзаа гэсэн би нэг үед уулзсан. За мэдээ их чинь одоо энэ юмнараа талаар ярилцж битээр үзүүлж ярьж өгмөр байна гэсэн чинь их чи би ажилтаа байна одоо тэгээд юу дээ нэг л удаа уулзсан тэр Баянбаатар. Юу дээ надад итгэмжлэг гар усыг тамаас зураачихад болсон. Энэ бол ингээд зарим юмуд бол өмгөөлөгчийн маань зарим хэлж байгаа үг бол буруу байна. Тэгээд өштэй энэ миний энэ амьдралын маань хувь заяаг 22 жилийн маань хөдөлмөр эрүүл мэнд ингээд шийдэж байгаа юмд маань маш хариуцлагагүй хандсан. Өмгөөлөгч би болтгоогүй л бас сайн өмгөөлөгч гэж би элдв янзын тийм ховж ивний юм би хэзээч тийм ярихгүй тийм балаа юм ингээд сонсч чадаа бас харамсаж байна. Өөрөө сайн өмгөөлөгч байж болно. Гэхдээ над миний энэ гэр бүлийн салах миний амьдралын хувь заяаны энэ мөндөрлө үнэхээр сэтгэл гаргаагүй. Үнэхээр гаргаагүй. Би энэ бүгдийг уншихад та нар 6 удаа шүүх хуралд орсон юм байна өмгөөлөгч. 6 удаа шүүх хуралд ороод үр дүн нь юу байсан бэ? Юу ч байгаагүй. Өнөөдөр миний 20 хэдэн жилийн хөдөлмөрийг надад гаргаад өгсөн бол би өнөөдөр шүүхийн энд ингэ зогсохгүй байсан. Өнөөдөр би 20 хэдэн жил аимшигын амьдралд амьдраад эрүүл мэндийн хувьд өстэй аимшигтай гэмтчихэд байхад эрүүл мэндийн талаар ганц ч яриад өгөө. Арин болттой ерөөдөө Арин болт тэр шүүгч өмгөөлөгч Арин болт энэ хэдийн бүр хайрцагт орчихсон манай өмгөөлөгч. Ерөөс ямар ч эсрэг үүсгэх тийм шийд байхгүй. Байшин барилга тэгээд эд хөрөнгө над тэрнээс илүү миний эрүүл мэнд чухал байсан учраас би эрүүл мэндэд бодсоо. Гэхдээ би эмнэлэхээ тухайн үеийн юмнуудыг гаргаад өгч болно. Би үнэхээр тэр эдэн шунаагүй. Би 22 жил энэ амар амьдралыг энэ сайхан тэр эрэг баяжаж хөлжөж өгчгөөд адагс үлд нь өмгөөлөгчтэй тэр ханилсан хандаад ингээд шүүхийн өмнө гүтгэдэд байж чаддаг. Үнэхээр харамсалтай. За Хэрлэн Чимгээ гол нь нэхэмжлийн шаардлагатай холбогдож тайлбараа ярина. Шаардлага болохоор юу вэ гэхээр энэ хүн надаас өмгөөллийн үйлчилгээ авсан. Тэрнийхээ хөлсийг төлөхгүй байна л гэдэг юм ярьж байгаа. Тэгэхээр та нар үнэхээр би юуны тулд өмгөөлөгч авсан бэ? Өнөөдөр надад биеэр ирж уулзаагүй. Би энэ хүнийг хараа танихгүй. Хүнээр тухайн үеийн нэрийг хэлж болно. Хүнээр ягаад манай тэр найзаа чи өмгөөлөгч авсан уу гэхээр би аваагүй найзаа их цэцэг өмгөөлөгч сая 500 гэж байна. Тэгээд хэрвээ чи мөнгө Арин ботоос дахиад би нэхэмжлээд аваад өгвөл надаас 10% тийм мөнгө аавна гэхээр би өрөнд орол яг юм бэ гэж өөрийгөө өмгөөлөд орчих гэсэн болохгүй гэд надад энэ хүний юг өгсөн. Би энэ хүнтэй гэрээ хэлцээ хийгээгүй. Би танигчгүй уулзаачгүй энэ хурлын 4-5 сар болоход энэ хурлын хугацаанд би тантай нүүр тулж уулзаагүй. Нүүр тулж энэ хүмүүстэйгээ та үнэхээр өмгөөлийн мөнгөө нэгтгэдэг адилхан бас эрхээ мэдээд байгаа бол хуулиа мэдээд надад үнэхээр ингээд ажиллаад өгсөн бол та юу ч байгаагүй. Өнөөдөр 6 жил би ингээд орон өөрийнхөө юмтай үлдсэн байсан. Тэр хүүхдүүдийн маань өвч болж үлдэх байх. Би 2 хүүхдээ шүүхийн өмнө ирж гэрчээ болохыг зөвшөөрөөгүй. Тэгээд яг энэ өмгөөлөгч маань бол энэ хуралд
ингээ орж ингээд юу бичиж байгаа ч гэсэн сэтгэл төрсөн үйлчлэгээр би биш вэ гэж бодоод байгаа байхгүй юу. Та өнөөдөр миний тэр усуудаа уцаар хүмүүс дандаа хотлоо ярьж байна. Уцаар ингээ хотлоо ярьж мэдүүлгүүд өнөөдөр бүх хүн надад гэж хотлоор ярьсан да нүүр боруулж явдаг шүү дээ. Надаас айж. Тэгэхээр одоо энэ Арин бол гэдэг хүн үнэхээр хүнийг ингэж аймаар дарамтлаж амьдарчаар тэр гişнээ сая төгрөгнөөс нь би татгал заал үгүй штэ. Та үнэхээр надад 5 цаас аваад өгөөгүй ш. Өнөөдөр гэр бүл юунаас салсан нууц самрыг аймаар гэр бүлс гадар юм салсан. Тэрэндээ гişнээ саяг өгөөд байгаа юм чи тэр амьдралаа босгоцоод мөнгөний өсгцэн надыг та өнөөдөр өөрийн биеэр уулзаад өгсөн бол өнөөдөр тэр байшин ээж улааных нь эзэмшил биш өнөөдөр үл хөдлөх хөрөнгөдөр бид дөрвийнээр байж л байгаа байхгүй. Ийм ингээд нарийн амархаа юмуудыг ирээд би гуйсан штэ чи минь энэ болтгоо би уйлсан үнсэн би үнэхээр надад зохилтонд байсан би уйлсан битэр жоохон маргалдаад намайг сүултэн өөрөө жоохон доромжиж юм лээ. Яах вэ? Адилхан чи бидэд амьдралын автор юмыг амсаж туулж яваа. Хүн амьдралаараа гайхагддаггүй ажил үйлсээрээ гайхагдах ба. Би өнөөдөр яагаад би энэ хойцон зөвлөгөө авч энэ хүнийг өмгөөлөгчөөр авсан үднээс би хөдөлмөрсөн 20 хэдэн жилийн хөдөлмөрийг тэр үнээр хууль барьж Арин бодод тулгаж үнэхээр бүх юм хөдлөхгүй болгож аваад өгөх байтал баг энэ хүмүүсийнхаа баг юу үгэнд ороод тэр байшин өө чи аамаа танаа өмгөөлөгч аав гэсэн миний өмнөөс шийдвэр гараад би тэр үнийг салыгээд өрөөл өгчөөд байхад би хизээч эвлэрээгүй тэр шүүх хурлын юм уу өдөр зүгээр нэг аргацаасан тийм байдал эдэр ингээд өгсөн байгаа та өөрийнхөө тийм юм мэдж байгаа хаа тэр байнгын шүүх хурл яагаад гаргаад байгаа юм бэ гэсэн чинь Эрдэнэцэн үештэй өөр тийш ажиллаар явна Эрдэнэцэн үештэй өөрчилчихвэл бидний арай юу өөр шүүгчээр орвол бидэд арай юу болно гэд ингээд надад тайлбарлаад энэ 6 удаа ямар ч тийм шүүх хурлын нөгөө юу уншихтай дээр бол айгу юу надад бол тийм сэтгэл дүүрэн байгаагүй. Олон орны шүүх хурал 6 удаа орсон ч гэсэн би яагаад амьдралынхаа миний амьдралын эмэг дээр жоох за гол нь татгалцж байгаа юм бол сэтгэл ханамж муу байсан гэж байгаа юм байна. Өмгөөлөгч одоо үйл ажиллагаагаа өөртөө мэдээж та хоёр одоо гэрээ байгуулсан бил ярьж хэлцээд ингэсэн тэгээд өмгөөлөгчийн өнөөдөр ихтэй өмгөөл миний өмнөөс дуу хоолой аваад үнэхээр энд ингээ орж байгаа бол надад ерөөсөө за би чиний талд одоо гэрч болох хамар өндөр хамрын зоргоог өглөө болж ийн өдөр гэдэг ийм өрөг лидер бичгтээ ингээ бичээгөө дандаа миний эсрэг Арин болтын зоргоог тэр хүнийг тавьдсан. Тэгээ ерөөсөө уцар ширмсээр дандаа хүн өнөөдөр уцсан дандаа бодлоо яддаг шүү дээ. Биетээр ирээд уулзсан бол юм гэдэг чинь биетээр ирээд уулзгаар арай юм аа. Гэдгийг хэлж дээ. Дэрэ мэрэ хэлцээ ирэнгөө би өөрөө тэр мөнгийг та тэр 2 хүний нэрийг хэлээд яг уу балан үтнэ хэвлэн чи энэ балтгоо гэдэг өмгөөлөгч уцсан номрыг аваад холбогдоод би үүндээ тухай сэтгэл санаа маань бүх юм тэр хүний юунд өөрөө эд хөрөнгөө маань штэ бүгдийг өөр хүний юм дээр шилжүүлсэн байсан. Тэгээ тэрийг үл ерөөсөө үнэн зөвөр ирээд тогтоогоод өгөөгүй штэ. За тэгэхэд манай чэнжүүд өнөөдөр яана хэрлээ гэж энэ хүнийг баяжаад ингэж өдөө зэрэг хөдөлмөрлчгээд яана юу ч гоо ингэж үлдсэн гэд Арин болоод бас хэдүү хэлж байгаа. Тэрнээс долоондар би өмгөөлөгч авчаад нэрээ ингэ байж байгаа би үнэхээр харамсаж байна гэсэн уйлхой үед би уйлсан би сэтгэл санаа би өнөөдөр салж өшөөхөө юм ингэж салж ингэж эд хөрөнгө би шуналгүй ганцхан миний хийсэн хөдөлмөр үнэхээр мундаг ханаас ч асуусан одоо ч би юу ч гоо байсан ч гэсэн бүгдийг хаалгаламжийн би 5 сая төгрөгийг аваад өдөө зэрэг явж чамаа тэгээд одоо та өөрөө тэр их өөрөө би данс тооцоогоо хэрэглэн шимгээ яг одоо энэ хэрэгтэйгээ яг холбоотой юм ярина. Энэ хүн чамаас өмгөөлөл сая 500 мянган төгрөг нэхэд байна. Тэр мөнгийг та хоёрын хооронд гэрээ байгуулагц юм уу? Яагаад өгөхгүй гэж байгаа юм? Тэр үл өөр хүмүүсийн 2 хүн яриад одоо хэвлэндээ чи энэ өмгөөлөгчийг авъя гээгүй юм уу? Үгүй. За. За. Тэгээд нөгөө зуурчж өгсөн хүн маань яриад нэг хүн маань мөнгөний төлөхөөр болоо найзаа. Гэт энэ хүний утасны номерыг надад өгсөн. За. Тийм л. За тэгээд одоо чи гэрээ байгуулаагүй мөнгө төлөхгүй гэж байгаа юм уу? Үгүй ганцхан гэрээ байгуулаагүй дээ биш. За. Тухайн үед надад үнээр сэтгэл ханамжтай тэр Арин болдоос энэ бүх юмаа би юу ч байхад суугаад энэ бүх хөдөлмөрөө тэр хүний талд зөвөр шийдвэрлэж баг Арин болдод үнэтэй өмгөөлөгч авсандаа бол баярлж байгаа. Би өмгөөлөгч авчаад юу ч үлдчихэж байгаа байхгүй юу?
Би ядахтаа нэг 5 цаастай үлдмээрш адилхан тэр хүн өнөөдөр надаас илүү хөрөөсдөг чинь бүх юм одоо хотод 2 өрөө байртай байна. За. Гинэ. Гол нь энэ хүнд яагаад мөнгө төлөхгүй гэдэг байгаа юм? Би яагаад тэгэхээр биш үү өөрөө би миний өмнөөс өмгөөлөгч ингээд хоролт моролд орсон надтай зүг яриа хэлцээ хийгээгүй миний өмнөөс энэ байшин савөө бараг хоёулаа хоорондоо зуучлаа хүн салыгээ дөрөвд өчгöd байхад бараг зүгээр аргацаас нь тийм ихний хорол идэр тийм л болсон бийл ш. За. Өөрөөсөө надтай харилцаж уйлдаж яриаггүй би ярих гад уцтаад байдаг уцаа авахгүй байсан. За. Би үнэхээр шүүгтэр ганцаардж ирсэн шүү дээ. Хон нөгөө Эрдэнэтигээ дагаад Арин болт Эрдэнэт хоёр бол ингээл байшин сав үзэхээр Баянбаатар идэрч ирээчгүй би ганцаараа уйлаад байж байгаа нарийн бичиг нэг чи таны өмгөөлөгч юм бэ? Хинч байхгүй би бүхэн загнуулаад би үлээ үзээ байж ирсэн. Үнэхээр энэ шүүгтэр би ганцаардж ирсэн. Ганцаардж байсан. За тэгээ уйлаад би шүүхрээ ирэхэд энэ шүүхийн нарийн бичиг өрөөнд би өнөөдөр боломоо шүүгч ганц ч уудаж байгаагүй байхад Эрдэнэ 100 шүүгч өмгөөлөгч нь Эрдэнэбат нь Арин болттойгоо нарийн бичгтэйгээ ингээд дөрвөлээ нэг өрөөнд байж исэн. Энэ бол хууль зөрчигд та өөрөө байгаагүй шүү дээ. Өмгөөлөгч. Үнэхээр би энэ тэр улсуудын донд би ганцаардж ийсэн та мэдгүй бүх явдал процесс явагдсан. Та зүгээр захимаар л нөгөө нэг үнэх товроо хоёр хоорондоо бие биенээ гэр гэртээ хоол цайгаар дайлаад нэг ямар ханамжтай гардггүй. Яг тэрний үлгэр болоод байгаа байхгүй надад. Би өөрөө өнөөдөр Баянбаатараар амьдралаа ярихгүй өөрөө би ойлгоно өөрөө би үг хэлэх чадвартай ойлгох тийм хүн шиг. За. Хууль мэдгүйтэй бас тэр юуны өмнө ингээд Баянбаатарыг итгэмжлэгчээр эдгээр ингээд оролцсон би дараа нь сая ингээд уншиж байхдаа аяга харамсаж байгаа байхгүй юу. Ийм л юм болсон. Би чамд аяга их итгэсэн. Би өнөөдөр тэр олон өмгөөлөгч шүүгч нараа энэ юунд би үнэхээр ганцаардж уйлж исэн. Би харамсандаа уйлсан. Би тэр хүн дэрэгд байж хаад би албаар би дуурч чадахгүй би шүүх оролд орохгүй боли. Үнэхээр төрөнгөнд би шунаагүй. Би өөрөө ганцаардаж үг хэлж чадахгүй да би болиг шүүх орлоос би тэр гэр бүлийн хурлаасаа би татгалцсан. Энэ олон сар болоход чи нэг удаа чи сэтгэл гаргаад ирээч гэхэд чи ирээгүй би ажилтаа гэхэд одоо болохоор үн хөлсөн яриад намайг ингээд шүүхтэр дуудаад байгаа. Чи надад өнөөдөр ирээд бүх юм биетээр харуулсан бол болох байсан чи өөдөөс нь Арин болтын өөдөөс такгисэн тасысан хариулт өгчих байсан ш. За. Өнөөдөр миний хоёр үгээ би өнөөдөр ажил. За хариу тайлбарыг чи хэрлэн чимгээ. Хариу тайлбар чинь болохоор би одоо өмгөөлийн үйлчилгээнд сэтгэл ханамж байгаагүй учраас төлөхгүй гэдэг юм уу? Яг юунд төлөхгүй гэдэг байгаа юм? Би сэтгэл ханамжгүй байгаагүй учраас за 22 жилийн хөдөлмөрийг аваагүй. 5 цаас надаа чи энэ хүн ингэж хөдөлмөрлөө чиний дээрээ хоёр үгдэж гаргаад ингэсэн байна гэд өмгөөлч шөнийн өдөөс миний өдөөс эрүүл мэнд ийм алаад. За сууч чамд л өгөхгүй л. За сууч. За би биенээсээ асуулт саяын нэхэмжлийн шаардлага тайлбартай холбогдуулаад нэхэмжлэгч талд хариуцагчаас асуух асуулт байна уу? Асуулт. Юу ч асуухтай юм ярьж байгаа юм дээс ер нь бол хоёр удаа Баянбаатар аймагт очиж энэ хэрэг дээр ажилласан. Эхний өөрөө цуг байсан. За хэрлэн чимгээ. Ээлжээр ярина. Уулзаад ингээд цуг явж ирсэн юм та яагаад мартчихваа? Би хоёр удаа ажилласан баримт нь тэр хэрэг дотор байгаа. 6 удаа шүүх орж суусан баримт нь байгаа. За. Орж ирэх юм бэл үү? Яагаад гараа авчив? За энэ орж ирэх. Утас эдэг юм уу яаж? За. Сонсогч байна. За сонсогч байна.
За. За өөр асуулт байна уу? Болдгоо. Та 2 удаа очиж ажилласан алтан цэцэг шүүгчийн алтан цэцэг шүүгчийн туслах алтан цэцэгтэй хамт очиж уулзж исэн энэ юмнуудаа яагаад мартчихсан юм бэ? Нэг 2-дугаар та хэрвээ тухайн үед хэрэг маргааныг шийдвэрлсэн нөхцөл байдал онцлог гараж автомашиныг өөр дээр чи шийдвэрлсэн хүүхдийн сургалтын төлбөр нэг хүүхдийн байрны урьдчилгааны төлбөрийн асуудлыг шийдвэрлэхэд та яагаад над руу баярлалаа би одоо хүснээрээ ингээд асуудлаа шийдвэрлэлээ мөндөр сайн ажилдаа өстой баярлалаа гэд над руу бас холбогдчихсэн тэр юмнуудаа мартчихсан юм уу гэж асууя да одоо өөр юу асуух юм ярьж байгаа юм шиг. За. За хариултаа өгье Хэрлэн чимэг. Яна би энэ өнгөлөгч энэ болтгоо гэдэг хүний энэ хариултанд нэр ичж байна. Асуулт асуусан чамаас хотлоод бүтгэж байгаа. Үнэхээр 2 алтан цэцэг одоо нарийн бичгээс асуучаараа үнэхээр 2 өдөр ажилласан юм бэл яагаад надтай уулзаагүй? Энэ л би бүтгэж байна. Энэ би уулзаагүй шүү дээ. Яаж энэ юм хүйлийн хүн байж өнгөлөгч хүн байж ингэж хотлоо ярьдаг юм. Гайхаж байна. Өнөөдөр энэ бүх асуудал бол гараж байсан 6 жил болоод энэ хүн өргөдлөө өгсөн. Тэгээд эхний 3 жил бол арин болдод бид нарыг бүгдийг ханж явсан. За тэр хэрэг ярихгүй одоо өөр хэрэг ярихгүй Хэрлэн чимгээ. Одоо та хоёрын гэрэл цуцалсан хэрэг энэ хэрэг дээр ярихдаггүй. А зөвхөн одоо өмгөөллийн хөлсний сая 500 мянган төгрөгийг л ярина. Гэхдээ харин тэгэл яа шүү дээ энэ надад одоо авчихсан гэж хэлэх гээд шүү дээ өнгөлөгч маань. За орон сууц автомашин гараж чиний талд шийдэгдсэн шүү дээ. А тэгээд одоо тэрнээс илүү юм тэр хүн аваад үлдсэн байна. За тэр нь миний талд өртөө тооцохгүй. Яагаад би уулын 2 хүртэйгээ 6 жил салаад тэр байран дээр байгаа. Тэр байран дээр юун дээр 50 сая төгрөг эдэргээл бичсэн. Ерөөсөө арин болдын бүх юмыг за Хэрлэн чимгээ ийм бичигдсэн байна. Энэ зөв юм уу юу? Ганц тийм юм байхгүй ч манай өнгөлөгч. За суучих. За Хэрлэн чимэгт нэхэмжлэгчээс асуух асуулт байна уу? Байна. За асуулт байвал асууна. Зөвхөн асуулт асууна. Яагаад энэ бүгд ингэж хотлоо ярьж байгаа гэдгийг би асууя. Үгүй яг юу худлаа гэж хэлж байгаа юм. Тийм шүү дээ. 2 удаа та өөр ажлаар ирсэн байх гэж бодож байна. Хэрвээ миний энэ гэр бүлийн цуцлах би гинт тэр хийгээгүй би хүн тулдаа зарлин хийгээгүй. Тийм учраас би чи миний талд сайхан ажилласан бол би үн хэлсэн нөх байлаа. Чи өнөөдөр 2 хоног скотерт ажилласан алтан цэцэг гэж өөр хэрэгтэй л ажилласан байх гэж бодож байна. Би намайг дуудаж асуугаагүй. Би ингэж шүүхийн өмнө хотлоо ярьж байгаа танд үнэхээр гайхчихсан шүү. Асуулт гол нь ямар асуулт? Худлаа ярьсан гэж асуугаад байгаа юм. Ярьж шүү дээ бүх юм. За. Юу худлаа ярьсан? За 2 удаа ирсэн гэдэг чинь худлаа гэж асууж байгаа юм уу? За. Өөр асуулт үзгээ явахад Баянбаатар цуг байсан гэж бүү шүү дээ. Би ганцаар байсан шүү. За хариулт байна уу? Хариулъя. За. Би одоо нөгөөс нь намын яахыг асууж шиг боллоо. Юу шүүхийн битүүр цогтой явж байгаа бичлэн шүүхийн камермен бичигдсэн байгаа хөө. Тэгээд 900 шүүгчийн туслах байсан алтан цэцэг энэ битүүрийг цуг явж байгаа тухай үед нь хараад хэргийн материалтай танилцаад хөсөлтөө өгөө явж ирсэн. Дээрээс нь тэр өдөр сартаараа гарын үсгтэйгээ яг цаасан суурьтай баримт нь навц дээр дотроо байгаа би одоо өөр угаас нам чинь иймэрхүү зүүн хамтлаг гаргаснаас болж л шүүхэд хэмжил гаргасан ч дөө юу гэхтэй баримт нотлохоор камерын бичлэг шүүх юм байгаа юм ч. За хавтас тэрэг цугларсан нотлох баримтыг шинжилэн судлаа. Нэхмжлэгч талаас судлуулах нотлох баримт юу байна? За тэгээд нэхэмжлэлтэй баримтуудаа хэдэн бүгдийг асуугаад өгсөн байгаа. Гол нь шүүхийн шийдвэрийн судлуулж өгөөд тэрэн дээр бүх юм байгаа. Өөрөө хандаж шийдвэрлүүлж учраас хүлээж байгаа юм шиг байна. Тэгээд хоолойд статистик шийдвэрлүүлж баярлалаа. Тэдний үгүй тэгээд үүртэй үнээр өгүүлээ. Тэр үнээр өгдөг байгаа үгийгээд ингээд
Чиглэл асуудал. За. Тэр шүүхийн шийдвэрийн судал бол яаж бичиж байна? За шүүхийн шийдвэр. За ариун болтын нэхэмжлэлтэй хэрлэн чимэгт холбогдох гэрлэл цуслуулах тухай хэрэг байна. За энд за гэрэлтийг нь цуцлаад за сөрөг нэхэмжлийн шаардлагаасаа татгалзаад за гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын төрөнг хуваалцах тухай сөрөг нэхэмжлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч Ариун Болдон Сүхбаатарын аймгийн Бар Урт Цумын 1-р багийн 60 айлын орон сууцны 228 тавтад байрлах улсын бүртгэлийн үү дугаартай 54 м2 талбай бүхий 2 өрөө орон сууц тус орон сууцны урд байрлах автогараж Toyota Corolla маркийн 1555 SUV улсын дугаартай автомашины өмчлөх эрхийг хариуцагч хэрлэн чимгийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцож хариуцагч хэрлэн чимгийн сөрөг нэхэмжлийн бусад шаардлагаасаа татгалзаж эвлэрсэн эвлэрлийг баталж хэрэгийг хэрэгсэхгүй болгосгоо гэсэн ийм шийдвэрийг гаргасан байна. За хоёрдугаарт нь металлын хооронд бичсэн мессежнүүдийг гаргаж өгсөн байна. за мессежнүүд болохоор зэрэг за энэ мессежний яг он сар байна уу? Яг он бол байхгүй байгаа шүү. 1 сарын 20, 11 сарын 27 гэсэн байна. За өөрийн биеэр ирж уулзаагүй гэдэг нэг юм гомдолтой юм энэ мессежээр бичсэн байна. За хоёр хүнээсээ би мөнгө авбал мөнгө хийнэ уучлаарай гэсэн мессежийг бичсэн байна. За би хөдөлмөрсөн мөнгө юм да гэдгсэн асууж байна шүү. За нэг ийм мессеж байна. За өөр. Хоёр хүнээсээ мөнгө авбал хийе уучлаарай л гэсэн ийм мессеж байх шиг байна. Биеэр ирж уулзаагүй гомдолтой байдаг шүү гэсэн мессеж байх шиг байна. За хариуцагч татгалцлаа нотлох ямар баримт байна? Энэ хүн болохоор би хэрлэн чимэг гэдэг хүнд үйлчлэгээ үзүүлсэн, хүсэлтээр нь орсон гэсэн ийм баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна. 6 удаагийнхын шүүх хуралдаанд оролцож байсан. Тийм. Тэгээд одоо ингээ энэ хүн ажлынхаа хөлсийг өгөхгүй байна. Би ямар ч зүгээр нэг хүний ингээд гуйлтаар ч юм уу ингээд ажлын хөлсгүүгээр ингээ хуралд ороод ингээд явдаг хүн бишээ гэсэн ийм тайлбар юмыг шүүхт өгч байна. За өөрийн чинь зүгээс болохоор би сэтгэл ханамжийн ерөөсөө юу байгаагүй гэдэг байдлаар сая тайлбараа өглөө. За тэгээд одоо гол нь бичгийн нотлох баримт юу байгаа юм? Юугаар нотлох юм? Одоо би шүүхтэр бол одоо өөрөө өнгөл болоод энэ хүнийг өмгөлөгчөөр татсан ч үнэхээр энэ шүүгч Эрдэнэцэн Оюутнаар чи яасан шуналтай энэдэр би энэ хүмүүсийн дайралтын юмд ганцаараа энэ шүүх байгууллага би өөрөө юм дээр учирч байгаагаа болохоор зарим тал дээр хэцүү байсан дэрэгд байсан бол нэг удаа өнөөдөр зүгээр л хурал болоход захмаар орж ирж байгаа. Ер нь би энэ хуралд өөр хүнийг чи яваад одоо нотлох баримт шинжилэн судална хэрлэн чимгээ. Чи одоо эндээс юу гэдгийг одоо энэ хүн чамд өмгөөллийн үйлчлэгээ үзүүлсэн гэдэг нь шүү дээ. Одоо би одоо энд шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч болтгоо оролцсон гэсэн ийм одоо шүүх хуралдаанд оролцсон гэсэн баримтууд өмнөдийг гаргаж өгөөд байна. Энэ одоо шүүх хуралд над үр дүн юу байгаа юм бэ? Яагаад ч тийм над нэг 5 цаас гаргаад өгөөгүй. Би сэтгэл гаргаж энэ хүн оролцсон үний юм уу? Шүүх хуралдаанд оролцоод одоо нэг би найзуудтай хүртэл хэлжсэн.
мэдгүй шүүх орол гэр бүл салахад одоо хэрэг хэрэггүй юмэр айгүй олон буцаагдлаа гэд ингэж байж болдгийм үү гэсэн одоо хуулийнхаа өрөнд өөрөө мэддэг юм байлгүй дээ. Би л эхний хурлын дээр шүүх оролдонд Баянбаатараар итгэмжлэх хийлгээл одоо За нотлох баримт судлах юм байна уу? Эндээс уншуул судлуулах чиний. Одоо би энэ хүнд мөнгө төлөх үндэслэгүй юм а гэдгийг чинь нотлох баримт байна уу? Энэ хүн болохоор одоо юмнууд гаргаж ирээдээ штэ. Би ингэж орсон юм аа гэд. Энэ хэрлэн чимэг өөрөө намайг хүсэлт бичиж өгж авсан юм аа гэд. Чи хүсэлт бичиж өгж авсан юм уу энэ хүнийг? Хүсэлт бичиж өгсөн юм уу? Миний өмгөөлөгч одоо болтгүй шүү. Би энэ хүнийг шүүх хуралдаанд оруулъя шүү гэж. тэр Одоо цаатлын хүн бол өөрөө чи би танихгүй штэ. аль эсвэл ариун болт гэдэг хүн бичиж өгөөд энэ болтгүйг авцсан юм уу? Яаж энэ болтгүй тэр хэрэг хянаа шийдвэрлэх ажиллагаанд орж ирсэн юм? Цаада Яаж орж ирээд байгаа? Би энэ хүнийг бол танихгүй штэ. Тэгээд тухайн ясан хүн мэдж байгаас та болтгүй чи ингээ намайг яад энэ хуулийнхаа хүрээнд ингэ хүнийг бүтээд байгаа юм бэ? За энд болохоор хүн хүсийн өхөн өөр байсан штэ. Өөр хүн бас өгнөгээд за өөр юм байсан бил чи шүүхэд үнэн зөвөө ярих хэвээр. Тэгэхгүй бол шүүх одоо хар нүмерэг өмсчихөөрөө та нарын хооронд болсон далд юмыг мэдээд ч юм уу ингээд шийддэг газар биш. Тэгэхээр энэ хэрэгт болохоор одоо хүсэлт байна. Хэрлэн чимэг гэсэн. Жамин гончиг овогтой ариун болдын нэхэмжилтэд дугуйс руу овогтой хэрлэн чимэгт холбогдох гэрлэл цуслуулах иргэний хэргийн шүүх хуралдаанд Ушаандар овогтой болтхүүг өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлтэй байна. Хүсэлт гаргасан хэрлэн чимэг. Энэ чиний хүсэл гаргаад одоо миний төлөө гоё ажиллаж өгөх байх л гэж би тэр хүнийхээ хэлснээр за чамд мөнгө хөлсийн төлөөд ярьчихсан. Одоо энэ хотоос энэ Ушаандрын мөнгөний төлчихсөн гэж хэлсэн юм уу? Тий, мөнгө цаасаа ярьсан гэж хэлсэн байхгүй юу? Тэгээд энэ чи одоо ийм одоо битүү юм яриад байх юм бол чи шүүхэд үнэн зөв мэдүүлэг тайлбар юм өгөх ёстой. Худлаа юм яриад ах юм бол тэр худлааг бид нар одоо далдыг хардаг улс биш харахгүй. Тэгэхээр чи үнэн зөв юм байвал үнэн зөв юмаа ярь. Тийм юм байхгүй бол одоо өөрийн чи яг татгалцлыг юу нотлохыг одоо бичгийн нотлохоор юм шинжилгээ судалж штэ. Шүүгчээс энд бас танилцуулж байна. Чиний хүсээ ихлээд би юу л штэ чамайг танихгүй. Би чамайг өмгөөлөгчөөр надад болоод би мэдэхгүй. Чамтай анх эрдэнэтэй яриадстэй. За энэ хүн бол түрүү хэлээдээс нэг хүмүүс яриад ингээд утас өгсөн гэдэг. Миний мөнгийг төлөхөөр болцсон гэд эрдэнэтэй надад хэлж байгаа байхгүй юу? За одоо тэгээд 0-9 гээд энэ хүний дугаарыг өгөөд холбогдоод өгсөж чиний өмгөөлөгч боллоо гэдэг ийм энийг надад хэлж өгснээр би энэ хүнийг тухайн хүний үгээр ингээд авсан юм. За. Тэгэхгүй ч гэсэн авцсан байгаа байхгүй юу? За тэгээ чи энэ хүнийг аваад хуралдаа оруулчих. Тэгээ мөнгөний чи төлнө гэсэн үн төлөөгүй гэж зөвшөөрөхгүй байгаа юм. Төлөөгөө яж чад над дээр ирсэн байхгүй юу? За. Тий. Гинт яцын донд төлж чадахгүй боллоо инээ дээрээ үгүй чи одоо нэгэнт энэ одоо ялчсан малчсан гэж нөгөө хүн маань битцсэн. Үндэ би ялаагүй шүү дээ. Бараг ариун болд ялагдцсан. Тэгээд одоо ийм хүний хооронд би айгу өөрийгөө хамгаалчих юм зүгээр гэр бүлийнхээ хооронд өөрөө л орчих гээд орох байсан. Тэгээд одоо өөрөө бараг өрөнд орчих шин ингээд тэгээд энэ шүүх оролд ороод За тэгвэл одоо энэ өөрөө хуйлзан бас нэг зарим юм мэдэхгүй энэ Баянбаатар эдрийг ингээд натратаар оруулаад ийм болсон тийм дараа нь уншигнаалтгүй яагаад би чинь намайг оруулаагүй тэр өөрөө тэгээд тэр өөр хүн явуулж байгаа юм би бүр гайхаад ах энэ хинт болтгоо. За чи энэ болтгоо өмгөөлөгчтэй өөрөө уцаар ярьж холбогдож исэн юм уу? Би 2 удаа ярьсан. 2 удаа ярьсныг удаа калж яг би тухайн үед яг үнэн бодлоо үйлэл ингээл ярьсан. За ярьсан. Энэ одоо миний энэ шүүхийн өмнө энэ өмнө сэрэл. За хэлчих юмгээ. За энэ хавцас тэргээс чамд өөр судлах баримт байхгүй юу? Одоо судлах юм гэвэл одоо наад дээр чинь бичигдсэн бүх юм худлаа. За. Үнхээр харамсаад би сүлдээ чи худлаа гэдэг үл худлаагаа нотлно шүү дээ. Тэгэхгүй одоо энд хэрлэн чимэг. Одоо энэ улаан гэдэг хүн гэхэд л одоо тэр би өөрөө энэ буйнт хошооны гишүүн удалчин байж исэн хүн дуурж байгаагаас тэр автын зүг ажиллаж байгаад Арин болд гэдэг манай нөхрийн ажиллаад тэрийг авсан байгаад Арин болд ингээд ерөөсөө амьдрал мэдхгүй юм ингээ манай өмгөөлөгч ерөөсөө юу ч бичээгүй байгаа. За гол нь би бол чамаас өмгөөллийн хөлстэй холбоотой юм а чи энэ шүүх хуралдаанд ярьж тайлбарлах ястай. Тэр хүний эсрэг ажиллаж чадаагүй гэдэг үдлэгэд би хэлээд байгаа байхгүй юу? За ажиллаж чадаагүй болохоор төлөхгүй гэдэг. Ер нь бол чи энэ хүнийг авъя гэд хүсэлтэд гаргаад гэрээ ингээд тэр хүнийхээ юугаар хэлээд за авсан байна тийм үү?
Тэгээд нэрийг хэлээд яг хаа тэгээд найзаа энэ хүний утасны дугаар энэ шүү. Чи одоо энэ хүсэлтийг ингэж шүүхт бичээд байгаа чиний өнгөлж олоо гэхээр нь би нэрэл надад За хэдэн төгрөгөөр яалаа гэж ярьсан. Мөнгө төгрөгөө хэдэн мөнгө төгрөгөөр. төгрөгийн нэрл одоо манай зах зээл нь манай ангийн залуу төлнө. За. Гэд ярьчихсан. За. Тэгээд яг явцын дунд гинтлээ шүү дээ. Юу яатсан. Танаа ангийнхан мөнгө төлөхөө ойлоод чи мөнгө төлж чадхаа болцсон юм. За. Ангийн чат дээр хэвлэн чи яста гэр бүлийн юунд ялсан малсан гэсэн би ялаагүй шүү би юу шүү. За тэр ялсан ялаагүй бол өнөөдөр юу биш штэ. Тэгэнгүүт чи одоо энэ нэг сая 500 мянган төгрөгөөр догсон гэж яриад нь штэ. Тэр сая 500 догсон. Би яриаггүй. Үн хөлсөө чи өмгөөлөгчтэйгээ яриаг юм уу? Тий яриаггүй. Цаана манай хэд яриад ингээд сая 500-аар ингээд өмгөөлөгч байвал ингэж төлөгддгөө гэж. Тэрийг манай тэр хүн төлнө. Өгшөө одоо энэ өмгөөлөгч одоо хотоос. Гэхдээ юу гэсэн үг юм бэ? Энд чи одоо өмгөөлөгч авч байгаа бол өмгөөлөгчтэйгээ өмгөөллийнхаа хөлсийг чи өөрөө ярьдсан байх үстэй. Чи яриаг юм уу? Үгүй би энэ анх бол нэг инх цэцэг өмгөөлөгчтэй ярихтал энэ гэр бүл цуслах үйлдвэр юу вэ? Өмгөөлөгч хөлсөлөө сая 500 гэдэг юм байна лээ. Гэдгийг бол би ярьсан байхгүй юу? Тэгээд тэр юугаар л жишгээр л энэ хүнийг манай Иргэ яриад л одоо ийм асуудал үүсчихэд байгаа ш. Үгүй. Одоо чи энэ тэр өөр хүн энэ хүнтэй хөлс тохирох ёсгүй. Уг нь та хоёрын хооронд хөлс мөнгө. Би тэр үед гэрээ тийм үн хөлс яригдаг байхгүй юу? Одоо өмгөөлийн үс хэдэн төгрөг чи төлөхөө мэдгүй. Өдөр төгсөн штэ та яа. Би сая 500-аар цаа төгн өгчих чи тэр төгрөгөөс юм бол та яхаараа надад мөнгө төгрөг өгнө. Үгүй би өөр яг янзын дунд дэжтэй надад дээр ирчих чого өөр болж байгаа байхгүй юу? Би өнөөдөр өөрөө амьдрал гохирч үлдчихээд мө гэр бүл салахад өмгөөлөгч аваад би чамайг юуны тулд авах юм бэ? Өнөөдөр би энэ бүх юм гаргалгаа хийхэд тулд чамайг өмгөөлөгчээр авсан чи бүрэн хангалттай ажиллаж чадаагүй шүү дээ. За хэрлэн чимгээ. Одоо чамаас нэг асуулт асууя. Чи одоо хөлс мөнгөө бид хоёр тохироогүй л гэдэг. Тэгээ энэ хүн чамаас нэг сая 500 мянган төгрөг нэхэд нь штэ. Тэнгүү чи энэ мессежээрээ би өгье гэд бичээд байгаа чи ямар. Тэр чинь нэрч нөгөө хурал болоод инээтрэ гэсэн төлж чадахгүй болдог. Надад давхагдаад яригдчихэж байгаа байхгүй юу? За. Тэгээ чи өөрөө төлье гэд яваад байсан ба штэ. Төлье яа гэд бодоод байсан. Төлье гэж бодсон. Би хичнээн жил би хүнээс мөнгө авч чадахгүй байж тэгээд ингээд явсан үнэн тэгээ одоо төлөхөөс аргуус ер нь ингээд удаан ингээд энийг бодоод ахаар би бас айгүй харамсмар зүйлүүд надад айгүй байгаа учраас би ер нь өштэй тэгээ хамгийн сүүлд хоёулаа яриад муудалцаад өөрөө жоохон би хүнд дарамжилдаг биш би хүнийг муухай үг хэлдэггүй арай хүнийг арай За чи бол тэгэхээр бол төлн энэ сая 500 мянган төгрөгийг юу биш үү төлийгээд энэ дээр бол бичсэн байна тийм үү? Арга одоо төлдөг юм уу гэсэн миний амьдралын бас юу болж өгөхгүй л юм бас. Би арьш. Одоо тэгээ хэрлэн чимгээ ийм юм байна штэ. Ер нь бол энэ хүний хэлж байгаагаар бол би одоо мэдээж өмгөөлөгч аваа инээтрээ гэхээр чи хуулийн хүн биш болохоор өөр босод хүмүүс ч юм уу ийм өмгөөлөгч байдаг одоо гээд утасны дугаар мугаарыг өгсөн юм уу та нарын ярианаас тэгж харагдчихээн. Одоо чи тэр хүмүүсийн нэр хэлээд штэ Эрдэнэчээ надад одоо ийм өмгөөлөгч байдгаа гээд утасны дугаар өгсөн. За би тэр дугаарын дагуу болтгоотой холбогдож тэгээд тэрний чин дагуу одоо болтгоо энэ чиний гэрэл цуслуулах хэрэгт орсон юм шиг одоо ийм орсон одоо энд гэрэл цуслуулах хэрэгт орсон гэсэн баримтууд энд байгаад нь штэ. Тий. Гэтэл өнөөдөр ийм баримтууд байна. За юу. Тэгэнгүүт энэ хүн би одоо ингээд хамаагүй нэг хүн тэр шүүхээр орвол би тэрэнд нь ороод сайн дурын ийм үйлчлэгээ явуулдаг хүн биш штэ. Надад хөлс мөнгө төлөе барь гэж ингээд орж ирсэн тий. За би өчнөө одоо энэ хүнтэй уцаар яриад энэ хүний одоо зовлон жаргалыг сонсоод тэгээд ингээд үйлчлэгээгээ үзүүлсэн гэж байна. Гэтэл өнөөдөр та хоёр нэгэнт шүүхээр ороод ийм юм болцсон ингэсэн. За чи болохоор одоо миний найзууд төлнө гэж төлж өгөөгүйгээс би өрөнд урамчлаа гэж ярьдаг чинь бол цаашаага гараад амжихгүй юм уу? Чиний найзууд чиний мөнгөний хөлсийг төлж өгнө гэдээ энэ хүннийг үйлчлэгээ авчаад тэгээ одоо өнөөдөр тэрний дунд энэ хүн хохирох хэвээр юм уу? Яг яах хэвээр юм? Би надад тэгтээ яг уу тэр миний тал тэгээд бүрэн гүцэд ажиллаж өгөөгүй шүү дээ. За ажиллаж өгсөн үгүйгийн тухайд бол одоо энэ шүүхийн шийдвэрийг шүүх үнэлж дүгнэнэ. Яагаад гэвэл энэ одоо ингээд та нар эвлэрлийн гэрээ мэрээ байгуулсан байна штэ. Энэн дээр бол хүний сэтгэл санааг шүүх сонсохгүйгээр ч гэдэг юм уу хэрлэн чимэг гэдэг хүний санааг сонсохгүйгээр одоо өөрөлд нь За гэдэг байдлаар бол одоо шүүх шийдсэн гэдэг ч юм уу тийм байдлаар ингэхгүй штэ. Тэгэхээр одоо харин та хоёр ингээд бас би нэг юм их хурал эхлэхэд хэлсэн.
эвлэрэн хилцэх боломж байдаг юм уу? Хин хин нь одоо ингээд нэг нь бол мэдээж өмгөөлөгч бас одоо үйлчлүүлэгчтэй бол тодорхой хэмжээгээр одоо бүх юмыг ярьж тайлбарлаж одоо таны энэ юмд бол одоо ингэн би ийм үйлчлэгээ үзүүлэх гэж байна. Одоо ингэж шүү энэтрээгээд ингээд харилцсан одоо тэр сэтгэл ханамжийн юмыг бол бас өгж явах ёстой. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаан дээр бол чи барагд одоо өмгөөлөгч надтай ерөөсөө харьцаагүй бараг миний мэдээгүй юмыг өмгөөлөгч шийдүүлсэн юм шиг юм яриад байна. Гэхдээ бас тэр юу л бол бас бид нар энэ хавтас зэрэг цугларсан нотлох баримтыг үнэлж дүгнэнэ. Тэгээд одоо дээр нь гэрээнийхээ одоо мөнгө төгрөгийг бид ерөөсөө тохиролцоогүй ч гэд нэг яриад нэг болохоор тохиролцсон гэж яриад ийм байдал үүсэт байна. Тэгэхээр яг одоо энэ дээрээ би одоо нэг төдөн төгрөг өгвөл сэтгэл ханамжийн баталгаатай байх гэдэг наач гэдэг юм уу? Энэ талдаа санал тавих юм байна уу? Би хэлсэн шүү дээ анхнаасаа. За. Үнэхээр өөртөө сэтгэл санаа ханамжтай биш ээ. Би чамд 700 өгье гэсэн энэ үгүй гэсэн шүү. За. Тийм. За одоо тийм одоо яг энэ шүүх хуралдаан дээр бас тэр асуудлыг шийдэх боломжтой. Одоо бид ингээд бас нэг жоохон гонсгор юм байгаад байна. Одоо тэгээд би нэг төдөн төгрөг өгөөд хоёулаа ингээд яваа гэдэг тийм юм байна уу чиний зүгээс? Би ч гэсэн яг л тэр бодол дээр бас байгаа. За хэдэн төгрөг өгвөл одоо за хэдэн төгрөг өгье гэсэн саналтай. За. За нэхэмжлэгч хариуцагч талаас сая яриа тайлбар юмнуудыг сонслоо. За энэ өмгөөлийн хөлсөндөө би 700 мянган төгрөг төлөё гэсэн санал гаргаж байна. Энийг хүлээж авах боломж байна уу? Би энийг хүлээж авах боломжгүй шүүгчээ. Өмнө нь бол угаасаа өмнөх буцаагцсан хэрэгдээ бас эвлэрийн сая өрчийг 500-аас нь татгалзаж шийдвэргээд яригдсан асуудал байдیں۔ За. Би энэ хүнийг ийм хандлага, ийм суртахуун, ийм байдлаар надтай харьцаж байгаа учраас би энийг шүүхээр шийдвэрлэх гэж яваад байгаа байхгүй юу? За. За хүлээж авахгүй л гэж байгаа юм тийм үү? За. Нэг хүн гэж байх хэрэгтэй байхгүй юу? За. Өөрийнх нь энэ харилцаа, хандлага, ёс зүй, ёс суртахуунтай холбоотой маргаан байхгүй яг явж энэ өөрөө ийм ярьж байгаа учраас би шүүхээр шийдвэрлэх гэж яваад байгаа юм. За ойлголоо. За юу яа. За нэхэмжлэгчид шүүх хурал завсарлахаас өмнө шүүхэд хандаж хэлэх зүйл байна уу? За уусаа бүх баримтуудыг гаргаад өгсөн нэхэмжлийн шаардлага хэмжээд хэлсэн. За эцэст нь хэлэхэд бол миний хувьд тэр өмнө төлбөргүй ажилтдаг тохиолдол байдаг. Би жилд 2 удаа төлбөрийн чадваргүй иргэдэд Монголын хөлжтэй холбооноос хуваарьж өгсөн иргэдээр жилдээ 2 удаа өмнө төлбөргүй одоо ажиллаж тэр манай хэдэн жил үргэлжлүүлж үр шалтгаалтай хүмүүсийн иргэн шиг хамгаалж ингэж ажилладаг. Тэр хүмүүс ажиллаад дуусгаад баяр талархсан хүсэлтэй холбоонд өгөөд ингээд би өгч байгаа кредит цагийг тооцоолоод ингээд жил болгон 2 кредиттэй хангаад ингээд явдаг. Энэ хүн одоо өнөөдөр шүүхийн танхимд намайг танихгүй миний мөнгийг өөр хүн өгнө гэдэг ингээд тэр намайг одоо юу гэдэг надтай танилцуулж өгсөн хүмүүсийг одоо тэр төлбөр мөнгийг өгнө ч гэдэг юм ийм агуулгаар дээрээс нь юу ч аваагүй гэдэг агуулгаар ингээд 100-ны бүр ингээд 100% эсрэг юм ярьж байгаа байхгүй юу? Энэ бол хангалттай байна. За. Чин шүүх юу шийдэж өгсөн нэрвэлийн дундын өмчлөл өнгөөс юу шийдэж өгсөн миний энэ хүн чинь өөрөө нэгэ зөвшөөрөв гаргуулын үсгээ зурцсан энэ шүүхийн шийдвэрт нэг зөвшөөрсөн болоод эвлэрсэн тэрс би энэ өмнөөс гаргуулсан зураад эвлэрсэн мэндэрсэн асуудал байхгүй шүү дээ. За. Тэгээд тухайн нөхцөл байдал явцын нөхцөл байдал шат өөр цоошин нөхцөл байдлын ингээд шүүх хуралдааны танхимд орж ирээ. Яриад байгаа гэдэг нэмж хэлмээр яг энэ хариуцлагчийн өөрийнх нь гаргасан хариу тайлбар шүүгчийн асуусан асуулттай холбоотойгоор сүүлд ярилцуулж байгаа энийг хэлхэн зүйтэй гэж бодож байна. За. Ер нь тэгээд үнээр ажил хийхчээр нэгдүгээр төлсийн өгнө гэж явж байгаа явцын нөхцөлөөс мөнгө авч чадахгүй байна гэж яриад өөр хүнээр төлөвлөнгөө эсвэл бүр өмнө нь өөр хүмүүс өгсөй байсан юм а гэж ингээд үнээр ажил хийхчээр өсөө өгөхгүй байх зөв юм.
За яаж орж ирэх юм уу? За. Орж ирэх нь үү? За тэгвэл өөрөө захин оролцогч юугаа хангах хэрэгтэй. Орж ирэхгүй бол. За хэрлэн чимэгт шүүхт хандаж хэлэх зүйл байна уу? За. Үнэхээр миний энэ гэр бүлийн юм болсон энд бичигдсэн юмнууд бол дандаа худал. Миний өмгөөлөгч энийг бол бүрэн гүйцэд ирж энийг шийдэж өгөөгүй гэдэг үднэс л би яриад байгаа юм. Тэгээ одоо үнэхээр гомдолтой юм л да. Одоо би гэр бүлээ өөрөө бүх талаараа гохирчхаад энэ сайхан амьдралаа босголзож бүхэн юмаа тэр хүнд алдчихад сүйдээ өмгөөлөгч өөрөнд ингээ орж байгаадаа би харамсалтай байна. Тий. Өнөөдөр жоохон хууль мэдэхгүй дээ тэр Баянбаатар эдэр итгэмжлэгдээд надтай зүг одоо яагаад ингэж намайг ингэж болтгүй өмгөөлөгч ингэж бүтгэж ингэж ярьж байгаа эдэр би намайг гэж игээл нэг солиотой тэнийг юм шиг л ярьж ш талбай. Би үнэхээр харамсаж байна. Тэгээд шүүгч яг уу зөвлөдөж үн шиг гаргаж ирэх байх гэж бодож байна. Ерөн бол би өмгөөлөгч юунд л өгөхгүйгээгүй би 700,000 цаас санал тавьж хэлсэн ярьсан намайг сүйдээ доромжлоо. За тэгээ анх яагаад сая 500 гэд яахт нь тэгж өгөх боломжгүй байсан бэл тэр мөрийг яагаад хэлээгүй юм? Уг одоо нэрэл одоо ингэж өгөх боломж өгөх ёстой юм болов уу гэж бодоод сүйдээ би энэ хуулийнхаа энэ гаргасан шийдвэрүүдийг аяг унссан ерөөсөө дандаа бүтгэлгийн юм уу ерөөсөө дандаа орол тэгээд харин бол гэдэг хүн 10 шүүх хөл болсон дараа 10 би үнэхээр хямарсан уйлжсэн үг хэлж чадахгүй тэгэл ерөөсөө гарсан тэр хүн өөрийнхөө хот хэлсэн гэж нотлсон чамаагүй шүүхтэр үлээслээ бүтгэж байгаа л ялж байгаа юм чи гэдэг үгийг хэлсэн өмгөөлөгч маань ажиллаагүй гэдэг юуг л би их хэлж өмгөөлөгчтэй ч бас хэлсэн. Ягтай хүн чинь амьдралын маань баталгаа болсныг 5 цаасыг нууц амрагтаа өгöd байгаа мөнгийг надад ягаад хөдөлмөрсөн надад гаргуулаад гэж болов уу ингээд би өмгөөлөгчтэй хамгийн гол нь тийм асуудлыг үл их хандсан. Тэгтээ би өмгөөлөгч юуг ажиллаагүй гэдэг үгийг бол бас хэлэхгүй. Үнэхээр энэ миний эсрэг юунуудыг бол гаргаж өгсөн. Би тэрэндээ бол бас баярлалаа гэсэн үнэм.
шүүгч. Үнэн гол асуудал энэ хүнийхээ амьдралын одоо хамааралгүй болж байгаа үндэ би 5 цаасын ч гэсэн нэг 100 сая төгрөг. За тэр бол тусдаа асуудал гэж би хэлээд байгаа хэрлээ. Тэр бол тусдаа асуудал. Тэргүй тэрийг мэрэгжлийн шүүгч шийдсэн. Тэр дотор яаж шийдсэн бэ гэдэг өмнүүдийг бид нар бас уншаад ойлгох хэмжээний. За гэтэл одоо тэр урд тэр ерөөсөө хамаагүй чи өмгөөлөгчийнхаа хөлсийг төлөх үгүй юу гэдэг асуудлыг л ярина. Яагаад төлөхгүй гэдэг ахаар чи сэтгэл ханамжийн баталгаа байхгүй байна л гэж хэлээд байдаг юм уу? За шүүх хуралдаа завсарлаа. Дахин үргэлж шүүхийн шийдвэрийг уншин сонсгоно. Тийм үү?
9 0 45 жаа. Амар хөнгөтөж. Гэрэл салах гохирч үлдчихэд зэт өдөнд болдог. Энэ жорчгүй. Шүүхэл ерөөсөө яаж юмаа хүн бүтгэж хэдий ч нэг хүн бүтгэж ингэ бичиж байна ялж идэл газар юм бэ гэдгийг энэ их юунд л чинь одоо мэдэрч явж байна да. Тэр гим тэрийг буйг чинь амьдралаараа эрүүл мэндээр гохирчод эцээцд юм өнгөлөгчтэй хүртэл ингэж оруулж байна. Тэгээ ямар шийд гаргах шүүгч сонсон. Бүх юм бүтээн босголцчиход танихгүй шиг болж ингэж аашилж байгаа авир би бас тэр эвлэн гэлж дэнд их хөвлөд бүр орхоос дөрвөлд юу яатсан бэл та. Өнгөлөгч маань сайн ажиллаагүй тэгээд бүх юм нь онцгой. Тэгээд л чи боли гэд. Би ямар юм шүүх бол дарж үзсэн ч биш. Би ингэж хүн бүтгэж эцэг мэдэрч ямар амар өдөр бүтгэж ийна юм болтгоо. Эрүүл байгаа. Намайг чинь нэг донгос очиж дүн шиг ирж. Би 2 удаа ажилласан цуг явж байгааг бараг хараагүй муухай юм ярьж. Юу ярьж байгаа юм одоо? Намайг тавьсан намайг ёс зүй мөөгөө одоо юу ч хэлэх гээд байгаа юм дээ энэ юм одоо миний өнгөлөгч юм юу хэлэх гэж юм чи ойлгосон уу? Ара ёс зүйгүй яа юу ч ярьж байгаа юм бэ? Мөнгө нэгтэйгээ хууль эрхээ мэдсэн бол хуулийн мэдээд хүний юм амьдралын юм шийдэг 5 цаас аваад өгчихгүй яасан юм. Намайг Эрдэнэцөөр яасан шуналтай юм ингэж загнажсэн ш. Бүр арин болтын талд би ямар амар амьдрал давчаад ийм амар бүтгэгдээд ингээд үлдчих чад хамсаж ш. Ямар амар юм.
өмгөөлөгчтэйгээ маргалдаад шүүхрэлд орж байгаа шүү дээ. Тийм. Хүний гэр бүлийн салбарт ямар ч ажиллагаанд оролцох үжиж бүрэн бүрээ ажиллаагүй үжиж амар хөнгөтгч шүү дээ. Харж байгаа шүү дээ. Гэмтэр хийгээгүй чинь бодлоо яриаг заллий хийгээгүй. За. За. За шийдвэр Монгол улсын нэрийн өмнөөс. Сүхбаатар аймаг дахь Сумдундын анхан шатны шүүхийн шүүгч Бодармаа Даргаж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар за У болтгоогийн нэхэмжлэлтэй Д хэрлэн чимэгт холбогдох өмгөөллийн үйлчилгээний хөлс 1 сая 500 мянган төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын иргэний хэрэг шүүх танан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115-2-1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон тогтоох нь. Нэгт иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359-ийн нэгт зааснаар хариуцагч хэрлэн чимгээс 1 сая 500 мянган төгрөгийг гаргуулна нэхэмжлэгч болтгоо долох сугай. Хоёрт нь нэхэмжлэгч болтгоогийн улсын тэмдэгтэй хураамжид өөрчлөлт төлсөн 40,150 төгрөгнөөс 38,950 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээрүүлдээж улсын тэмдэгтэй хураамжид илүү төлсөн 1 сая 200 мянган төгрөгийг улсын төсвийн орлогоос хариуцагчдын хэрлэн чимгээс 1 сая 500 мянган төгрөгөнд ноогдох улсын тэмдэгтэй хураамжинд 38,950 төгрөгийг гаргуулж болтгоо долох сугай. Энэ шийдвэр танилцуулан сонсгоос хүчинтэй шийдвэрийг зохиогч тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрөл гартаа авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүүл иргэний хэргийн давзаалт шатны шүүхт гомдол гарах хэрэгтэй. Даргалах шүүгч Болормаа. За шүүхрэлтээ хаасна гэдэг. За ойлгомжгүй асууж